Миний бэрүүд болно гэдэг байгаа биз? Болох гэдэг. Бууц хийж яг чадах уу? Болоод байна. Бууц хийн гэдэг чинь амар ажил биш. Хатан мэжин юм ярьж ин амаа хамигчш. Эхлээ маха гараар татаад гурлаа зураад амраан. Бүхний гараар хийхгүй юм бол машин та нарыг давраа. Эзэгтэй бэн гэдэг чинь эгзэгтэй зүйл олон би. Эмхийн зүйлийг чадахгүй бол бүгднгийн чинь гол нь би. Залуу зад наснасаа ямар ч холыг хашраа. Салаа цэргийг холож явла дараах цэргийг ташраа. Ирэх хүнийг дотоод гэвэл хотоодоор нь бацна. Хаяа гэртээ болоход дэрүүл заримдаа нэг гацна. Хоол автлын гэдэг чинь цэцгэл зүйлээс ажил. Одоо та нар ойлгосон бол сэтгэлээсээ ажил. Хоолоо гэдэг хатуу шүү. Хадмын хаяа хэцүү шүү. Хитэн тагдаг хэлсэн гэлээ намайг та нар битэн шүү. Дэмий шүү. Юу ч ясан тарааж би мэдэн шүү. Ургуу хэрэгэ дахиад юм бол салаадах гэж хэлсэн шүү. Юу яриад байгаа юм бэ ээж? Харин тийм. Бид гурав чаднаа ээж. За. Буу заагаар гогтоо да. Яхав та гурвын амтлсан хол дайчгүй. Гэхдээ та нар дахиад дууник шинжэнгөө хийж чадах уу? Ирээс өдөө байсан ч гэсэн элдв зам бол гарахгүй. Ээж минь надад заасан болохоор элдэж чадах нь аргагүй. Миний хувьд шалгалт гэдэг олон талаас явагдана. Гэрээ зөрүүлж хоолоо хийх нь ажил биш шиг харагдана. Ойлгохгүй олон таарна нээжин та нарыг хайрлна. Миний үртэ төшөлтөг гэж ирсэн болохоор баярлна. Цагаа тулгуурлаж чинь сэтгэл гэдэг цагаас уу. Гэхдээ хаяа уурлах юм бол гар талыг минь харъя шүү. Илгээдэг. Бууцаахи цагаа хараа чигэндэ. Өө тэгээд эмэгтэй хүнийг даруй чанар хатан ухаал чимэндэ.